Яг уу одоо энэ нэг залуу хүүхдүүдтэй тэгээд бас Ахмад Тамирчидтай дөрвөн легионертэй энэ багийг яг ингээд би ингээд удирдаад явхад хамгийн чухал зүйл гэвэл нөө хожигдоодсон шүү дээ манай баг. Тэр үед багаа одоо ингээд бүр уналтанд оруулахгүй те биднээс ингэж хожиж чадсан шүү. Биднээс тийм потенциал байгаа гэдгийг мэдрүүлэхийг би айгүй хүс. Манай одоо багийн энэ шинэ багийн хамгийн баг хүүхэд нь одоо 17 настай. Намайг анх лигт орж явах дөнгөж төрж исэн хүүхэд. Тэгээ би болохоор одоо өөрөө залуучуудад төлөвлөмөг заадаг, хүүхдийн актемдероос ажилдаг. Тийм болохоор одоо энэ манай багтаагийн 17 настай хүүхдүүдийг би 10 настай байхад нь өөрөө хөлбөмбөг зааж исэн. Тэр үед би өөрөө яг лигийн шилдэг тоглогч байсан. Тийм болохоор одоо манай багийн 17 наснаас эхлээд 33 нас хүртэл бүх залуучууд намайг мэддэг. Тийм болохоор энэ залуучуудтай заримтай нь би өөр баг тоглож исэн, заримтай нь хүүхдүүд багт нь хүртэл харьцаж исэн болохоор надад бол одоо энэ багтаа багийнхаа тамирчидтай харьцахад бол ямар ч асуудал байхгүй. Заах ёстой маа заагаад чадах юмаа хүүхдүүдтэй хэлээд явхад бол ямар ч асуудалгүй байгаа. Эртнээс мэддэг гэсэн. Яг уу одоо энэ нэг залуу хүүхдүүдтэй тэгээд бас Ахмад Тамирчидтай дөрвөн легионертэй энэ багийг яг ингээд би ингээд удирдаад явхад хамгийн чухал зүйл гэвэл нөө хожигдоодсон шүү дээ манай баг. Тэр үед багаа одоо ингээд бүр уналтанд оруулахгүй те биднээс ингэж хожиж чадсан шүү. Биднээс тийм потенциал байгаа гэдгийг мэдрүүлэхийг би айгүй хүссэн. Өөрөө сая сар гарan гэртээ өвдөг бэртэлтэй баг хожигдоод ахад айгүй хэцүү байсан. Тэгээ бэртлээсээ би ирээд recovery-гоо сайн хийгээгүй өөрөө ч жоохон жин нэмсэн. Тэгэж орж ирээд 2 гол хийгээд багаа эхнийхээ ажилд эхний 3 хоног нь ахуулаад хожуулж чадсан миний зүгээр энэ хүүхдүүдтэй залуучуудтай өгж байгаа манай тэмтэй боломж байгаа шүү гэсэн юм итгэл үнэмшлийн өдөр болгон ингээд төрүүлэхийг хүсдэг. Бэлтгэл болгон дээр би өөрөө аягүй хичээдэг. Тэрийг намайг хараад залуучууд бас дагаж хичээдэг. Тийм болохоор манай баг яг өдөө хүртэл явж байгаа. Тийм л багийн ахлагч байхыг л хүсдэг те.